Ад шигүүлсэн хөлгийн түүх 2 дугаар хэсэг. Ийм байдлаар бид хөлгийн дээр нилээд тонов. Миний бодож байгаагаар их газар байлтай зүүн зүгэл хөвөн байлаа. Гэхдээ өдөр нь олон бэрийг туулавч шөнө нь буцаад хөвчих шиг санагдана. Учир нь нар гарах бүрд бид урд өглөөнийхөө л байсан тэр газараа байж байм уу? Өгтлүүд шөнө нь хамаг даруулаад илгэн буцаж хөвчгөөд байна гэхээс өөрөөр тайлбарлах арга байсангүй. Чингээд үүнээс хамгаалахын тулд шөнө болохоос өмнө бүх даргуулыг хонон өрөөний үүдэнд хэрэглэснийхээ адил аргыг хэрэглэхээр шийдэж хэсэг хэсэг цаасан дээр Евангелистийн нэрийг бас өвгөний өвөөгийн уншлагыг бичээд 9 даргуул дээр боолоо. Тэгээд үр дүн нь юу болохыг хүлээн бяцхан өрөөнд сэтгэл төвшин байцгаалаа. Энэ удаад өгтлүүд улмал ширүүн оволцох шиг санагдсан боловч харин өглөө нь үзвэл даргуулууд бидний оргисон янзаар Христтэй байж таарлаа. Өдөр нь бид хөлгийг ягуухан хөөхөд хүрэлцгүйц даргуулууд дэлгэв. Энэ байдлаар 5 өдөр аялахад баггүй зам хороосон байлаа. 6 дахь өдрийн өглөө болоход төдий л холгүй газрын бараа харагдсан. Ийхүү гайхамшигтайгаар аврагдсныхаа хариуд аллах хийгээд түүний Евангелистчид талархаж билээ. Энэ өдөр болон шөнийн турш нэгэн эргийн зүг хөвөн хөвсөөр 7 дахь өглөө нь алс бус нэг хот байх шиг санагдсанд нэн зовж байж далайд бархах хаявал тэр нь дорой газардав. Тэгээд хөлгийн тавцан дээр байсан баг шиг завыг буулган бөө хүчээрээ хотын зүг сэлүүрцсгэлээ. Хагас цаг сэлсний эцэс далай цутгадаг нэгэн гол руу явж оров. Голын ирэг дээр гараад бид хотын хаалганаа очин ямар хот болохыг нь асуувал анх миний очих санаатай зорин гарсан нутгаас холгүй орших энэтхэгийн нэгэн хот ажээ. Бид нэгэн жинчтийн буудалд бөм адал явдал дүүрэн аяллахаа ядаргаа гаргав. Тэгээд эрдэм номтой тэгэхдээ эд шидийн талаар баг саг юм ойлгодог хүн олж өгөөч гэж буудлын эзнээс гуйв. Тэр намайг дагуулan явсаар захтуу орших нэгэн гудамжнаа үл анзаарагдан байшингийн үүдэн дээрээ хаалгыг нь балдан зөвхөн Мүлей гэдэг хүнийг л сурдаг юм шүү хэмээн дотогш оруулав. Байшин дортол цагаан сахал өнжүү хамартаа бяцхан өвгөн урдаас тосон ирж хэрэг зоргийг минь асуув. Эрдэмт Мүлейг ирж авна гэсэнд тэр чинь би байна гэж хариулав. Өгтлүүдийг яах вэ? Тэднийг хөлгөөс зайлуулахын тулд хэрхвэл зохих вэ? Энэ талаар та надад зөвлөнө үү гэсэнд тэр хөлгийн багийнхан ямар нэгэн шүтэн бузралсны учир далайд илбдүүлсэн л автай. Тэгэхээр тэднийг их газарт гаргавал илб шидэн тайлагдах болно. Гэтэл тэдний эвдэж байгаа давцан салгахаас нааш энэ боломжгүй юм. Нэгэнт түүнийг олсны хувьд хөлөг бүх дагуурсынхаа хамт танд оногдох болно. Гэхдээ бүхнийг машид нууцлан хадгалах хэрэгтэй. Надад бол илүү зүйлээсээ жаахан гар зайлах юм өгөхөд болно. Үүний хариуд өгтлүүдээс ангижрахад чинь би зарц нарынхаа хамт туслая гэв. Би үлэмчгэн шан амлсанд сүх хөрөөгөөр зэвсгэлсэн 5 зарцын хамтаар бид замд гарцгаалаа. Даргуулуудыг Коронс өдрийн шившлгүүдээр ороосон азтай явдлыг маань Илвчин Мүлей баггүй саашаа. Тэр үүнийг биднийг аврагдах ганц зам байсан юм гэж хэлээ. Бидний хүлэг дээр ирэхэд өглөө эрт байлаа. Бид даруй ажилдаа орсон бөгөөд нэг цагийн дотор өгтлүүдийн дөрвөн хэдийнэ завинд хэвтэж байлаа. Зарц нарын зарим нь тэднийг эрэгт аваачиж булахаар сэлүүрдэн одов. Тэгээд буцаж ирсэн хойноо тэд өгтлүүдийг булах хэрэг гарсангүй. Тэдний газар тавигцал тоос болон бутран унах тул булах зовлонгоос ангижрав гэж ярив. Бид өгтлүүд бүхий тавцанг үргэлжлүүлэн хөрөөцсөөр орой болохоос өмнө бүгдийг нь эрэгт аваачсан бол. Чингээд шурх тадаастайгаас өөр өгтөл хөлгийн дээр үлдсэнгүй. Хадаасыг нь шургаас суглах гэж хичнээн оролдоогч дэлсэнгүй. Ямар ч хүчээр татлаа гэсэн хялгсан чинээч наашилсангүй билээ. Түүнийг эрэгт аваачихын тулд шургыг хөрөөдөх аргагүй тул бид хэрхэхээ мэдэхгүй төрөв. Гэвч ил бэрхшээлээс ангижрахад Мүлей туслав. Нэгэн сав шороо авчруулаад даруй зарц нарын нэгийг эрг рүү явуулав. Тэгээд түүнийг авчирсан хойно илбч учир битүүлэг үг шившин шороог өгтлийн толгой дээр цацав. Тэгмэс тэр нүдэн нэм гүн амьсгаа авсан бөгөөд тухамд нь шаасан хадаасны шархнаас цус гарч эхлэв. Бид хадаасыг амархан суглан авсан шархацсан ир зарц нарын нэгний гар дээр унав. Түр амсхийх шиг болсныхоо эцэст хэн намайг энд авчирваа гэж асуусан. Мүлей намайг заавал би түн рүү очив. Үл таних хэрэг минь би чамд талархснаа илэрхийлье. Чи намайг урт удаан тамлалаас аварчээ. 50 жилийн турш миний хөр оволдсон далайн дундуур хөлгийн хамт довтлогсон бөгөөд сүнс минь төөгч бодолцгаад шүн бүхэн бид минь нэр чингдэг байлаа. Харин одоо толгойд нь шороо хүрсэн тул миний бие өвгдийн араас амар явах болов гэж тэр хэлв. Яагаад ийм аимшигт явдал орсон тухайгаа ярьж өгнө үү гэж намайг гуйсанд тэр 50 жилийн өмнө миний бие эрх дарах нэр хүнд өвхий хүн байсан бөгөөд альжигт аж төрөм сууж байлаа. Ашиг хонжоо олох хүсэлт автан хөлөг онгоц төхөөрөнд далайн дээрэм хийхэд хүрв. Би энэ ажлыг хэд өдөн удаа үлдчихэд байтал цантед нэг бадарчин далайд аялье гэж гуйсанд түүний хөлөгтөө суулгав. Би болон миний нөхөд бүдүүн хадун улс тул тэр хүний ариун ёс журмыг үл тоон миний бие түүнийг бусдаас илүү доогдохгүй болгосон юм. Нэгэнтээ тэр тэс чадан хилэнц тач төрлийн минь талаар анхааруулсан. Шөнө нь өрөөндөө залуурчийн хамт хэтэртлээ архитан суудал уур хилэн намайг эзэмдэв.
Султан хааны амнаас сонсох дургүй үг надад хэлсэн Бадарчин хорсон хилэгнэж тавцан дээр бүсрэн гараад түүний цээж рүү илдээ дөрөв. Үхэхдээ тэр намайг болон миний нүхтийг газар толгоогоо хүргэн хүргтлээ үхэгч үгүй, амьдрах ч үгүй байг гэж зүгсэн билээ. Тэгээд тэр Бадарчныг үхэгтэн бид далайчидээд занал зүрхлийг нь үл тоон доовлон хөрөлцгөөж билээ. Гэтэл тэр шөндөө түүнийг биелэлээ олсон юм. Багийнхны ман тэн хагас нь миний эсрэг босов. Аимшигтай их уурсан хилэгнэж хэрэлцээр улмаар зэвсүүгээрэн үзэлцэж намайг дагалдагсад үхтгийн унцгааж би шурагт хатагдаг. Бас босогчд шархандаа дийлдэн үхтгийн унцгааж хүлэг минь нэгэн том булш болгон тэр. Миний нүдч анж амьсгаа тасарсанд би өөрийгөө өглөе гэж бодсон билээ. Гэтэл энэ намайг агдлан барьсан хөшинг байдлаас цааш хэтэрсэнгүй. Дараа шөнө Бадарчныг бид далай шидсэн яг тэр цагт би болон миний бусад нөхөд сэрцгээж амьдрал бидэнд эргэн ирэв. Гэвч би урд чөнийхөө хэлж ярьж байснаас өөр юу ч хийж хэлцгээсээ өнгөрсөн байлаа. Ийхүү бид 50 жилийн турш амьдч биш усан ч биш амьтад далай довтлон явлаа. Тэгэхээр бид газарт яаж хүрэх вүлээ? Хад асах мөргөн хөлгөөс үрэхэд далайн ороод туйлдсан толгоогоо хүргэн амарч магадгүй гэж тухай бүр хамаг даруулаад илгэн бөөн баяр болон шуурган дунд довтлогдог байлаа. Гэтэл энэ бүтсэнгүй. Харин одоо үхэх минь. Үл таних аврагч минь дахин талархъя. Эд баялаг шан харамж болж чадах аваас миний хөлгийг талархлын минь бэлэг тэмдэг болгон ав гээд Ахмад толгойгоо удаалган эцэс болов. Тэгээд даруй нөхдийнхөө нэгэн адил тоос болов. Бид тоос чандрууг нь бөөгнүүлж нэгэн бяцхан хайрцагт хийн эрэг тавиачиж оршуулж билээ. Тэгээд би хотоос ажлын улс авч хөлгөө сайтар засуулж сэлбүүлв. Хүлэгт байсан барааг өөр бараагаар нэн ашиг онжоотой арилжчихад би далайчид хөслөн авч өөрийн нөхөр мүлээд үлэмчгэн шагнаад их нутгийн зүг аялав. Гэхдээ олон арал улс орны усан буудал зогсон эд бараагаа тэдний зах зээл дээр 8 айлан явлаа. Ажил үйлсийг минь тэнгэрд итгэсний үр 9 сарын дараагаар наснаас нөхцөн Ахмадын бэлгэснээс 1% илүү хүрэн мөнгөтэйгээр Бальсораад иргэн ирэв. Нутгийнхан маань эд аварс аз завшааныг мань гайхаж барсангүй бөгөөд алдар талайчин Синдбадын алмазын хавцлыг олсноос зайлахгүй гэж итгэцгээж байлаа. Би тэдний итгэлийг няцаах гэж оролдоогүй бөгөөд тэр үеэс эхлэн Бальсорын залуучууд 18 нас хүрвээ үгүй юу? Миний адил аз жаргал түрхээр дэлхийн ертөнцид аялан оддог болсон билээ. Харин би амар тайван, аж төрөн, тэнгэр бурхан түүний аврал талархаж ариун газар очиж Ахмад болон түүний нөхдийг Деваачин төрүүлэх болтугай гэж мөргөхөөр 5 жил тутам Мекка руу аялдаг болсон юм. Жингийн цуваа маргааш нь аянаасаадгүй үргэлжлүүлээд үдлэх газраа хүрч жинчид амарсан хойно замаас нийлсэн үл таних ир Сэлим худалдаачны хамгийн залуу нь болох Мүлээ тандам. Та бидний хамгийн залуу нь бөгөөд үргэлж хөвгөлтэй байдаг билээ. Тэгэхээр та лав бидний сонирхлыг татах наргантай түүх мэдэх үзье. Үдийн халуунд биднийгээ сэргээхийн тулд түүнээсээ ярьж өг гэсэн Мүлээ. Та нарын сэтгэлийг сэргээх зүйл ярих хүсэл бүхий байгаа боловч залуу наснд хүн альва даруй байдлыг эрхэмлдэг билээ. Ийм учир аян замын Ахмад нөхөд миний өмнө ярих зүйтэй. Салоикас ямагт няхуур дууга байх тул юу түүнийг ийм байдал хүргэсэн тухай ярил дээр босов. Хэрв сэтгэл санааг нь шаналгадаг зүйл байдаг бол бид түүнийг нэмэрүүлж болох юм. Учир нь өөр шашин шүтлэгтэйч бол хань нөхдөө бид дуртай тусдын болдог билээ гэж хариу өчв. Ил нэр цохогдсон нэр бол эллийн худалдаачин бөгөөд дунд хэрийн насны сайхан бярлахыг нэгэн боловч тун болгошингүй хүн ажээ. Тэр хэдийгээр сүжиг бишрэлгүй ир боловч бүхэл байдал төрхөөрөө хамт яваа нөхдийнхөө итгэл найдвар хайр хүндлэлийг хүлээсэн тул тэдэн түүнийг үлэмж хайрламав. Дашин тэлхэд тэр өрөөсөн гартай бөгөөд ил байдал нь түүнийг ийм бодлогошингүй болгосон биз гэж хамт яваа нөхдийн зарим нь таамагладаг байлаа. Мүлийн цайлан асуултанд Залоикас би та бүхний итгэлийг хүлээсэндээ маш их баярлдаг юм. Сэтгэлийн шаналн гэх юм надад үгүй. Наад захын л сайхан сэтгэлийн үгээс та бүхний амгалан буй тус дэмийг эрэлхийлэхүйц тийм шаналн зовлон үгүй билээ. Гэвч Мүлээ миний бодлогошгүй байдлын тухай дурдсан тул яагаад ийм байдалтай болсон тухайга та бүхэнд баг цаг зүйл ярьж өгье. Миний зүүн гар бүг та бүхэн мэдэх билээ. Энэ маань төрхөөс юм байгаагүй бөгөөд амьдралынхаа хэцүү бэрх үед би түүнийг алдсан юм. Тэр нэг өдрөөс хойш өөрт учирсан нөхцөл байдлын улмаас бодлогошронгүй болсон минь буруу эсхийг та бүхэн тас завчулсан гарын түүхийг сонсоод эргцүүлэн бодож болох юм гэж хариулав. Ад шүглсэн хүлгийн түүх гэмэх энэхүү үлгэр энэхүү өндөрлөв. Та бүхэнд манай сувг таалагдсан бол лайк болон subscribe дараарай.